Яа, тэр албаны тайлантаач өмнө зөндөө танилцсан. Тараасан материалуудтай бас танилцсан. Нэг хайхтар асуулт гээд ах зүйл чалгал энэ зүгээр. Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа бол бас боломжийн төвшөнд нэлээд идэвхтэй ажиллаж байгаа гэж харж байгаа. Зүгээр энэ 20-24 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр туссан энэ заалтууд 9% биелэлттэй байгаа даа. Энэ одоо яагаад биелэлтийн багтаа байгаа гэдгээр энэ магадгүй их хурлын хамгааллын газрын үнэлгээн дээр л байна л да. Гэхдээ төрийн албаны зөвлөлийн дээр бас нэг тодорхой хариулаад өгвөл үндсэн чиглэлийн нэг 40 гаруй хувьтай засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол 9% гэж байгаа байхгүй тий. Дотор заалтуудыг уншаад үзэхээр бас зарим нь бол бас биелчих боломж нөхцөл байдал харагдаад байсан юм шиг иймэрхүү зүйлүүд ажиглагдаад байгаа юм. Ерөн зүгээр одоо цаашдаа энэ тайлан энэ үнэлгээ хийдэг зүйлийг энэ засгийн газар их хурлын хяналт шалгалт хоёрын аргачлалуудаа жоохон нэгдэхгүй бол энэс чинь болоод ингээд сүлд нь асуудал үүсээд байна. Би энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 9% та хэрэгжсэн байдлыг миний хувьд зүгээр харахтаа энэ засгийн газар энэ байнгын ороо бол их хурлын тогтоолуудыг ерөөс хэрэгжүүлэхгүй л байгаа юм л та. Их хурл нэг тогтоол батлаад өгнө. Байнгын ороо нэг тогтоол батлаад өгнө. Чиглэл хөрвүүлэх тухайгээд явуулчин. Тэгэл тэд нар ерөөсөө огт хэрэгждэггүй. Тэгээ хэрэгжилтийг ингээд нэхэд шаардахаар өөдөөс төсөв мөнгө яриад байдаг. Та нарын баталж өгсөн төсвөөр л хийж байгаа. Та нарын л өгсөн чиглэлийн дагуу ингэсэн. Бид нар хиймээр байдаг барыг та нар өөрсдөө ингээд хумаад байна гэсэн ийм агуулгатай зүйлийг буцаага тайлбар хийгээд байдаг. Тэгэхээр энэ тогтоолд нэг ийм хинэггүй хандаад байгаа, хайхрамжгүй хандаад байгаа энэ нөхцөл байдал ингээд өнөөдрийн тайлангаар л ингээд бид нарт ингээд орж ирээд байгаа юм л та. Энийг ганц нэг хувь хүн жилээд байгаа юм шиг. Цаашдаа энэ парламент шиг засгийн газар шиг ажиллах зайлшгүй шаардлага байгаад байгаа юм. Санал болгож хэлэхэд. Төрийн албаны зөвлөл яг энэ 9% гэж үнэлэгдсэн энэ үйл ажиллагааны хөтөлбөрийг яг төрийн албаны зөвлөлийн удирдлагын зүгээс энийг яг юу гэж дүгнэхээр байна. Хэрвээ хэрэгжээгүй бол энэ байр суурь нь өөрөө ямар байр суурьтай гэж үзэх юм. Цаашдаа энэ дээр юу ямар бодлого чиглэл гаргаж ажиллах юм гэсэн асуулт л байна да. Бусдаар бол асуудал алга.